Сайн байцгаана уу? Та бүгдтэйгээ дараагийн бичлэгээр уулзаж байгаадаа маш их баярлалаа. Би ойрдоо маш их завгүй байсан. Тэгээд таарад бичлэгээ хийж чадахгүй нэлээд удлаа. Тэгээд та бүгдтэйгээ эргэн уулзаж байгаадаа маш их баяртай байна. За энэ тааротын сэдв маань шинэ сарны энерги танд хэрхэн нөлөөлж байна вэ гэсэн асуулттай. За нэгдүгээр бүлэг бол энэ хөөрхөн саарл чихтэй энэ жижигхэн тулааны тулаа байна. За дараагийнх нь ийм ягаан жижигхэн тулаа байна. За 3 дугаар бүлэг шар чихтэй ийм хөөрхөн тулаа байна. За та бүгдээрээ эндээс харж агаад сонголтоо хийгээрэй. За нэгдүгээр бүлгийнх маань ирээдүйдээ тавтай морилно. За шинэ сарны энэ энерги маань нэгдүгээр бүлгийнхэнд маань хэрхэн нөлөөлж байна вэ гэж асуусан байгаа. Тэгэхээр нэгдүгээр бүлгийнхэн маань маш гоё эмгтээлэг энергитэй, эрч хүчтэй, өөрөөсөө бүх зүйлийг бүтээдэг, ээж энергитэй мэдээж хүүхэд гаргасан байгаах, ээж нар бас байж байгаах. Тэгэхээр өөрөөсөө маш гоё зүүн совн өндөртөө, эмгтээлэг, эм сайхан хүмүүс харагдаад байна. Магадгүй ингээд зарим нэг хүмүүс маань дөнгөж саяхан ч юм уу ингээд хин нэгнээс нөхрөөсөө салсан ч юм уу эсвэл бол хамтран ажиллагсаасаа урам хугаралт авсан ч юм уу ямар нэг байдлаар сэтгэлийн шарх авсан байна л та. Тэгээд энэ сэтгэлийн шарх нь болохоор бас нэлээд удаан явчихсан байгаад байна. Тэгээд энэ яг энэ гарч байгаа мэлхийн ордонд гарч байгаа энэ шин сарны энергиэр энийг бас тавьж явуулбал маш сайхан нөлөөлдөг шүү. Ер нь бол 3 өдөр үйлчилж байгаа. Тийм болох тэрэ энэ урдны байсан энэ сэтгэлийн шарх, трама, сэтгэл өвдөлтүүд, гуниг ийм өөрт байгаа онцгүй энергиудыг тавьж явуулаарай. Тэгээ та тэрнээсээ болоод жоохон ингээд гацалтын энергид орчихсон байгаад байна. Тийм болох тэрэ эндээсээ ер нь ингээд жоохон тухгүй мэдрэмж авч исэн ч гэсэндээ өөртөө жоохон бууж өгөөд ер нь энэ энерги дээрээ ингээд жоохон ганцаараа цаг гаргаад ингээд болохгүй байгаа асуудал дээрээ ахаад нэг дүн шинжилгээ хийгээд ингээд үзэх юм бол энэ шин сарнаар маш сайхан шинэ хайр дурлалтай бас учрахаар харагдаад байгаа байхгүй юу? Энэ Lovers карт гараад ирсэн. Тэгэхээр зэрэг та энэ урдны байсан энэ сэтгэлийн шарх, энэ сэтгэл хугаралт, найз нөхдөдтэй урам хугардаг ч юм уу ямар нэг байдлаар сэтгэл өвдөлт гарсанд бол та энэ шин сарнаар сайхан өөртөө цаг гаргаад энэ онцгүй энергиудыг тавьж явуулснараа танд бол шинэ хамтрагч, шинэ хайр дурлал ирэхээр харагдаад байгаа байхгүй юу? Магадгүй ажлын маш сайхан хамтрал байж болно. Магадгүй сингл ганц үе хүмүүс байдаг болвол ингээд сэтгэлийн шархаа тавьж явуулснараа маш сайхан ертөнцөөс сүнсний хамтрагч ингээд уулзахаар харагдаж байгаа байхгүй юу? Бүр ертөнцөөс ингээд ивээгдсэн ийм сайхан хайрттайгаа уулзах боломжтой, ажлын хамтралтай болох боломжтой. Энийг бол янз бүрээр сонсож болох юм байна. За дараагийн энэ 2 дугаар инээ нь болохоор зарим нэг хүмүүс маань ер нь их өөртөө дотоод хүүхдээ ер нь дотоодтойгоо ер нь их сонсхийг хүсэхгүй байгаа. Ер нь тэрийг жоохон үгүйсгээд байгаа л да. Жоохон зүхтаагаад байгаа гэж бас хэлж болно. Тэгээ жоохон итгэлгүй дотоод хүүхэд гэж ингээд иймэрхүү юмд юусаа нэг итгэж өгдөггүй. Тэгээд айс зам нь болохоор ер нь жоохон том болоогүй хүүхдэрээ айгүй тийм хөнгөн хуймгаа. Тэгээд бусдаа жоохон онцгүй харилцаа үүсгэж гээд байдаг. Иймэрхүү жоохон сөрөг талууд хандлагатай харагдаад байна. Тэрэн дээрээ бас ингээд хитрхи ингээд бусдаа нийлээ гадуур шоудах ч юм уу ингээд архитарс хэтрүүлэн хэрэглэх тиймэрхүү бас нэг юу байдаг болвол энэ сөрөг зүйл дээрээ жоохон ажиллаад өгвөл уул нь бол энэ сайхан импресс хатан гарч ирсэн байхгүй юу? Дээд санварт нь уул нь бол та бүхэн айгүй зүүн совн өндөртөө өөртөө бас маш тийм
зөн совь нь өндөртэй хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Энэ хүчээ та нар мэдэхгүй байгаад байна л да. Ер нь нэг өөртөө нэг цаг гаргахгүй ажлын ачаалт ихтэй ч юм уу. Ер нь ингээд гадагшаа энергитэй байгаад байна л да. Гадагшаа чиглэсэн энергитэй. Ерөөсөө өөрийнхөө дотрыг тийм ганцаараа байх тийм сонирхолгүй жоохон үүддэг тийм төрлийн бас хүмүүс байгаад байна. Уул хүн нь болохоор маш гоё зүүн совын өндөртэй тийм хүн харагдаад байна. Тэгээд та нар бол өөртөө ажиллах юм бол маш сайн сайхан өөртөө юу хийж чадах чадвартай, өөрийнхөө авиас бэлгийг таних чадвартай байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ сайхан шин сарнаар 3 өдөр одоо нэг 2 өдөр явагдах энэ сарнаар энэ дээрээ магадгүй ингээд ажиллаад баг зэргийн энэ алдаа дутагдлаа дүн шинжилгээ хийгээд өгчих юм бол маш сайхан өөрийгөө танихаар харагдаад байна л да. За дараагийнх нь энэ where there is hope гэнэ. Where there is hope. За хаана найдвар байна гэсэн байна. Өнгөрсөн ялагдал, урам хугаралт таныг амжилтанд хүрэхэд саад болно гэдэгт бүү итгэе. Жинхэнэ амжилт сургамжаас өсдөг. Найдвартай зүрх хизээч бууж өгдөггүй. Тэгэхээр өнгөрсөн тийм амжилтгүй байсан болвол энэ дээрээ нэг тийм саад болно гэд итгэл үнэмшилтэй байдаг байсан болвол тэрэн дээрээ бити нэг шантраа. Тэр чинь нэг тийм амжилтанд хүрэх чинь саад болоод идэг юм аа. Тэгэхээр жинхэнэ амжилт бол сургамжаас итгэл найдвар зүрх сэтгэлээс ингээд үүсдэг шүү гэдгийг битгий бууж өгөөрөө гэдгийг энэ шидэт ойн хүзрөөс маань илтгэж байна. Зөвлөгөө өгч юм л да. За you are complete. Та бүрэн байна гинэ. Та эвдэрсэн бишээ. Чамд буруу зүйл байхгүй. Асуудлуудыг засахад амьдралаа бууд зарцуул. Өөрийн оршихуйн гоо үзэсгэлэнд амьдрах та хангалттай. Одоо та үргэлжид байсаар байна. Им сайхан мессеж ирсэн байна л да. Та өөрийгөө жоохон ингээд дутуугаар үнэлээд байгаа штэ. Өөрийгөө сонсохгүй байгаа. Тэгэхээр зэрэг өөрийгөө бүрэн бишээ гэж битгий итгэе. Танд бол ийм гоё сүнсний маш өндөр чадвар байгаа аахгүй юу? Зүүн совын өндөртэй ийм сайхан энергитэй хүн байгаа аахгүй юу? Тэгэхээр та бас маш гоё үзэсгэлэнтэй хүн байна л да. Энэ сайхан үзэсгэлэнтэй өөрийнхөө сэтгэл ханамжийг бас айгүй мэдрээ. Та үргэлжид сайн сайхан юм гоё үзэсгэлэнгээр амьдрч болдог шүү гэдгийг л энэ хөтөр маань бас харуулад байна л та. Та бол өөрийгөө сонсчих юм бол илүү бүрэн бүтэн болно гэж юм. За сахиусан тэнгэрийн зөвлөгөө. Жайсаг гэд энэ сахиусан тэнгэр маань амьдралын чинь шин санаа нөхцөл байдлыг төрүүлэх таатай үе. Энэ нөгөө шин сарыг яриад байгаа байхгүй юу? Амьдралын шин санаа нөхцөл байдлыг төрүүлэх энэ гоё шин сарнаар гоё дараагийн өөртөө юу хийх вүлээ гэдэг дээр жоохон ингээд энэ байдлуудаа дүгнэлт хийгээд өөрийгөө сонсох юм бол яг энэ таатай үе чинь яг одоо байгаад байгаа шүү гэдгийг хэлээд байна л да. Эдгээр өөрчлөлтүүдийн үед би чамайг харж удирдан хамгаалж байна. Таныг ингээд өөртөө төвлөрж байгаа үед чинь сөрөг зүйл дээр ажиллаж байгаа үед чинь энэ сахиусан тэнгэр маань хамгаалж ах юм байна л да. Юм гоё. Та нар бол хамгаалтанд орчихсон юм гоё сахиусуудаар удирдуулах юм байна. За дараагийн бөөгийн хүзэр маань за бөөгийн хүзрөөсөө ингээд мессеж авсан байгаа. Энэ болохоор элбэг дэлбэг бий болгохын тулд эрчим хүчийг солилцоорой гэсэн байна.
та нар ингээд маш гоё ингээд илбэг амьдрах юмд бол одоо ингээд хүмүүстэй ингээд нэгтгээд хамтраад энерги ингээд гоё солилцоо хийх юм бол маш гоё илбэг амьдрал энерги маш гоё амьдралд ирдэг юм шүү гэдгийг харуулж байна л да. Тэгэхээр нэгдүгээр бүлгийнхэн маань зарим нэг хүмүүс маань өөр дээрээ жоохон ингээд сөрөг талууд дээрээ ажиллаад өгөрөө гэх юм бол маш сайхан сахиусан тэнгэрүүд маань та нарт маш гоё зөвлөгөө өгч байна. Зарим нэг хүмүүс маань ингээд сэтгэлийн шарах ингээд авчихсан магадгүй ингээд аваад удаж байгаа ингээд тохгүй байдал уул нь болоод маш гоё ингээд илбэг амьдрах ийм сайхан энергитэй ийм гоё бүх юм бүрдсэн эсийн зоос аахгүй юу. Та нар бол энэ гоё бүтээлч ээж энергитэй ийм гоё зөв совин өндөртөө илбэг амьдарч байгаа ийм сайхан хүмүүс харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр та нарт ингээд сэтгэлийн шарах байсан бол энэ дээрээ ингээд тухгүй байдал дээр ажиллаад өгснөөрөө магадгүй танд гоё сүнсний хамтрагч хайр дурлал тал дээр чинь шинэ маш гоё романтик сайхан хүн гарч ирнэ. Магадгүй ажил дээр чинь бас гарч ирэхээр харагдаж байна. За нэгдүгээр бүлгийнхний ингээд reading тавтаа ингээд өндөрлөж байна. За та бүхэн маань лайк, subscribe дараад өгөөрэй. Тэгээд хувийн уншлага бас авч байгаа шүү гэдгийг хэлье. За нэгдүгээр бүлгийнхэндээ амжилт хүсье. Баярлалаа. За хоёрдугаар бүлгийнхэн маань reading-тэй тавтаа морилно. Шинэ сарны энергийг танд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг асуулт асуусан байгаа. За энэ уншлагыг хараад ахаар хоёр төрлийн хүмүүс харагдаад байна. За тэгэхээр энэ дээдлийн хэсгээр нь болохоор зарим нэг хүмүүс маань маш сайхан ихтгэл найдварыг өөрөөсөө олж нээсэн байна л да. Маш ингээд өөртөө ажиллаад ингээ би юу чаддаг вүлээ? Яагаад би ингээд байна? Тэ ингээ гацалтын жоохон энергитэй байгаад байгаа байхгүй юу? Тэгээд ингээд жоохон бодсон юм жоохон болохгүй, өөрөөр нь болохгүй болохоор ер нь гацалтын энергид орчихсон байгаад байгаа. Тэгэхээр ертөнцөөс ингээд таныг угаасаа ингээд гацалтын энерги рүү аваачснараа та тэгтээ маш гоё ихтгэл найдварыг олсон байгаад байгаа байхгүй юу? Энэ одны хөзөр маань ингээ гараад ирчихсэн. Тэгээд та энэ тухгүй байдал дээр маш гоё ажиллаж чадсан байна л да. Тэгээд өөрөөсөө би ийм гоё зүйлсийг хийж чадах юм байна гэдэг маш гоё ихтгэл найдварыг өөртөө олоод авцсан гэсэн зүрх сэтгэлдээ ихтгэл найдварыг олоод авчихсан байна. Тэгснээрээ та өөрөөсөө маш гоё шин ажил ч юм уу өөрөө ямар нэг зүйлийг ингээд зүүн сонгороо мэдрээд авцсан байгаад байгаа байхгүй юу? Та бол тухгүй тэр мэдрэмжийг маш гүн гүнзгий ойлгоснороо энэ сайхан шин зүйлийг өөрөөсөө маш гоё олж таньсан байна л та. Тэгээд өөртөө маш гоё баяр баясгалтай бас ер нь бол энэ гоё ихтгэлтэй маш гоё ихтгэл найдвартай байна л та. Тэгээд заримдаа болох дээрээ жоохон талархалгүй байгаад байна л та. Болж байгаа юм а жоохон ингээд хараарай. Ийм сайхан шинэ боломжийг та ажил хэрэг болгоорой. Эн чинь бол яг таны хийх ёстой юм чинь яг л мөн байгаад байгаа байхгүй юу? ертөнцөөс ингээд ийм сайхан зөн сонгорч орж ирсэн, зүуд нойроор ч магадгүй орж ирсэн, эсвэл бодлоор ч дамжаад танд ингээд зөн сонгорч ингээд ороод ирсэн гэсэн үг. Тэгээ та өөртөө маш гоё ажиллаж чадсан байна л да. Тэгээд жоохон талархалгүй байсан болвол энэ дээрээ та талархалтай байгаараа. Ер нь альва ямар нэг зүйлийг ингээд холыг хараад сэтгээд нүдээ жоохон нээгээд маш гоё боломжууд таны ойрхон байгаад байна. Тэгэхээр та гунж гутрахгүй, талархалгүй байж болохгүй. Тэгэхээр та энэ жижигхэн энэ олдсон боломжоо энэ гоё ихтгэл найдвараараа олж авсан зүйлээ та ажил хэрэг болгоод өөр дээрээ маш сайхан ажиллаарай. Эн чинь бол яг л таны хийх ёстой ажил чинь бэ шүү. Тэгээд энэ гоё гэр бүлтэй хүмүүс харагдаад байна л да. Маш гоё харуй аяг гараад ирсэн. Тэгэхээр маш гоё аз жаргалтай байна. Бүх зүйлс нь ихнэр үр хүүхдүүд нь бүгдээрээ байна. Тэгээд
маш гоё итгэл найдварыг ингээд бүр тухгүй байдлаасаа ингээд олоод авчихсан байна л да. Ямар гоё юм бэ? Тэгээ баяр хүргэе. Тэгээд одоо жоохон ингээд талархалтай байгаад үзээрээ ингээд бүх зүйлс дээрээ энэ жижиг юм би чадахгүй ингэхгүй биш. Би чаднаа гэдэг гоё өөртөө сэтгэл зүрхэндээ итгэлээ аваад өөрөө би хийж чаднаа гэдэг энергээр та урагшлаарай л гэдгийг хэлмээр байна. За хоёрдугаар энэ игнэ нь болохоор арай өөр төрлийн хүмүүс гараад ирсэн байна л та. Магадгүй амьдралд нь ингээ хүсээгүй ингээ таавар хөзөр гараад ирсэн. Тэгээд хүсээгүй зүйлс болоод байгаа. Тэг гэр бүлд нь ямар нэг бат бөх бус байдал үүсээд байгаа. Тэгээд ерөөсө гэр бүл нь ингээд айгу хил ам хэрүүл тэмцэл жоохон ихтэй байгаад байгаа. Тэгэд энэ хүмүүс маань өөрсдийнхөө доторх аратангаа үүсгээд байгаа. Өөрийн тийм дотоод мэдрэмжээ үүсгээд өөрийгөө ер нь их сонсохгүй байгаад байна л та. Өөртөө үнэхээр итгэлгүй харагдаад байна. Тэгэхээр энэ дээрээ ажиллаад өгөр энэ цагаан шин сарнаар энэ бүхэн арилдаг шүү. Тэгээд энэ хэрүүл тэмцлийг хөөж явуулаарай. Энэ сайхан мэлхий ордонд гарч байгаа энэ гоё энергитэй шин сар маань та нарт шин зүйлсийг авчирж байгаа шүү гэдгийг маш гоё өөртөө гоё хүлээн авч яг энэ дээрээ ажиллаарай гэдгийг хэлмээр байна. Тэгээд зарим нэг хүмүүс маань хитрхи хурдан их шийдвэр гаргаад яг л энэ болж ийн гэд ингээд хаа бас төр азнаад өөрөө тунгаа логик ухаанаар бодоод үзээрэй. Магадгүй энэ хурдан шийдвэр чинь буруу шийдвэр байж магадгүй шүү. Тэгэхээр энэ дээрээ маш удаан төвлөрөөд өөртөөгөө жоохон ингээд хянаад өөрийнхөө дотор араат нь байдаг болвол тэрнтэйгээ маш гоё эвлэлтэн нэгдэрээ гэдгийг л бас хэлмээр санагдаад байна л та. Тэгэхээр энэ амьдралд нэг таагүй болохгүй байгаа зүйлсүүдээ ерөнхийдөө хүлээн зөвшөөрөөд ер нь өөртөөгөө ажиллаад ерөнхийдөө энэ болж үтэхгүй зүйлсүүдээ энэ шин сарнаар ер нь хөөж гаргаад ингээд өөртөө ажиллах юм бол та амар амгалан амьдралыг бас өөртөөгөө олох боломжтой байна л доо. Магадгүй одоогоор маш хүнд хэцүү үеуд байгаа ч гэсэндээ та энэ дээр жоохон хүлээн зөвшөөрөөд тэг гэр бүл ингээд хоёр тишээ болсон ч гэсэндээ энэ хүн болвол миний хүн байх ёсгүй хүн байсан байна гэдгийг ойлголт аваад өөр дээрээ маш сайхан өөртөөгөө л ер нь ганцаараа байх цаг завыг олгоод ингэх юм бол та энэ бүх гогцоо энэ бүх гинжин хэлхээсээс ер нь тавирхаар харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр хоёрдугаар бүлгийнхэн хоёрдугаар игнэнд байгаа энэ хүмүүс маань өөртөөгөө сайхан ажиллаад өгөөрөө. Тэгээд энэ бүх танд тохиолдож байгаа энэ хэцүү хүнд үед үргэлж биш гэдгийг бас санаарай. Энэ магадгүй энэ югаас орж иж байна л та. Тэгэхээр үргэлж мөнгө бишээ. Тийм болохоор энэ цаг хугацаагаа болохгүй байсан энэ хүмүүсээс энэ хоёр тишээ салах нь магадгүй зөв байж магадгүй гэсэн гаргалгаа танд ганцаараа байснараа тэр гаргалгааг та олж авах боломжтой байгаад байгаа байхгүй юу? Тэгээ та тэр гэр бүлтэйгээ байснараа маш их хэрүүл уралтай байсан байна. Аз жаргалгүй байсан байна. Ийм муха хүнд нөхцөл бас байж болохгүй гэдгээ та бас мэдэрч байж магадгүй. Тэгэхээр энэ хүнд нөхцлүүдээ энэ шин сарнаар ингээд өөртөө бясалгал хийгээд ч юм уу энэ зүйлсүүдээ ер нь тавьж явуулах тал дээр ажиллаараа гэдгийг хэлмээр байна. За дараагийн хөзөр маань болохоор шидэт хөзөрнөөсөө зөвлөмж авсан байгаа. Simple life. За амьдралаа хямруулах гинэ. Хямдруулах уучлаарай. Амьдралаа хямдруулах. Амьдрал бол энгийн бөгөөд хялбар байх ёстой. Өнгөц ирч хүч таныг жинхэнэ мөн чанараас нь сатааруулдгийг зөвшөөрөөрэй. Энгийн байдал, цэвэр ариун байдал таныг сүнсийг өргөх болно гэж байна. Тэгэхээр
амьдрал болол энгийн бөгөөд хялбар амаа. Тэгээд өнгөцг нь ингээд гадаад байдлыг ерөнхийдөө өнгөц гэж хараад байгаа байхгүй. Өнгөц гэж яриад байна л да. Өнгөц ирчгүй чи жинхэнэ мөн чанар тань сатааруулахыг зөвшөөрөөрөө гэж юм л та. Тэгээд өнгөцг нь ингээд гадагшаа ингээд чиглэсэн энэ энергиудыг яг жинхэнэ мөн чанар гэдгийг олж танаараа л гэж ойлгоорой л гэж би хэлмээр байна л да. Тэгэд энгийн байдал цэвэр ариун сэтгэл зүй бас сүнсий чинь өргөж өгдөг юм шүү гэдгийг энэ гоё зөвлөгөө гарч ирээд байна л да. За дараагийн хүзэр маань whatever you wish гэсэн байна. Та юу хүсээд байна? Асуудал, зовлон, зүдгүүрийн ач холбогдлыг багасгахад амьдрал дахин тэнцвэрт байдалд орно. Тэмцлийг зогсоож амар амгалан метр дэлхий танд хариулах болно гэсэн байна. Тэгэхээр саяны нөгөө энэ асуудлууд байгаа шүү дээ. Амьдрал бол угаасаа л ингээд зовлон зүдгүүр бүх зүйл ингээд ирээнтэй бараантай ингээд хоёр тал руугаа ингээд савчиж байдгаа. Тийм болох дээр энэ тэнцвэргүй байдлаа та өөр дээрээ ажилласнараа тэнцвэрийг олж чадах чадвар нь танд байгаа шүү. Энэ гоё зураглал нь болох дээрээ гоё бясалгаад өөр дээрээ ажиллаараа гэдэг байгаа шүү дээ. Ингээд яах юм бол асуултуудын хариулт нь танд гарч ирэх байгаа байхгүй юу? Тэгээд та өөртөө ингээд энэ болоод байгаа сөрөг зүйлсэд нэг ач холбогдол өгөхгүйгээр тэнцвэрт байдлаа болоод энэ тэнцвэрийг энэ тэмцэл янз бүрийн хэрүүл маргаа иймэрхүү байдлуудаа зогсоогоод бясалгал хийгээд амар амгалан мэдрээрээ танд бол хариултан гарч ирэх шүү гэдгийг дохио сануулга ирээд байна л да. Тэгээд дэлхийн ертөнцийн энэ бүхнийгээ даатгаа тхиим болвол танд бүх хариулт нь ирэх болно гэж яриад исэн энэ бүх хариулт маань энэ whatever you wish та юу хүсэж байна гэдэг карт маань маш гоё таарж гарч иж байна л да. За сахиусан тэнгэрийн зөвлөгөө. Атена гэд сахиусан тэнгэр маань чи бол хүчрэг байх нь аюулгүй. Та бусдад болон өөртөө ашигтайгаар хэрхэн хүчрэг байхаа мэддэгэ гэсэн байна. Та бол энэ ямар нэг талаараа ингэж хүчрэг байхаа мэддэг вэ штэ. Бусдад яаж хандхаа мэддэг. Та ийм гоё мэдрэмж өндөртэй хүн байж ич та өөрийгөө сонсох юм бол бүх хариултан гарч ирэхээр харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та хүчрэг байх аюулгүй гэж өөртөө ингээд гоё санаалаарай. Та бол маш гоё хүчрэг энергитэй хүн байна л да. Тэгээд өөртөө болон бусдад ашигтайгаар ингээ хүчрэг байхаа бас мэдэрч чаддаг хүн байна. Тэгэхээр та энэ бүх болохгүй байгаа зүйлс дээрээ нэгээр бүгднгээр нь биш. Ер нь бол баг багаар ингээд ажиллаад үзээрэй. Тэгэх юм бол маш гоё тэр ирч хүчийг та өөрөөсөө таних болно шүү гэдгийг бас надад ийм үг над руу орж ирж байна л доо. За тэрэн дээр анхаарал аваарай. За энэ гоё бөөгийн сахиусан тэнгэрийн зөвлөгөө. Бояр гэдэг сахиусан тэнгэр маань аимшиггүй байж хүчтэй зогс. Танд бол энэ аимшигтай хэцүү хүнд нөхцөл байдал үүссэн ч гэсэндээ энэ дээрээ би өөртөө нэг амар хэцүү хүнд нөхцөл байдгийг өөртөө хүлээн авахгүйгээр хүчтэй зогсоо. Энэ бол нэг л өдөр дуусах нь тодорхой, нэг л өдөр хариулт нь олдох нь тодорхой гэдгийг харуулад байгаа байхгүй юу? Сахиусан тэнгэрүүд бүгдээрээ ингээ гоё зөвлөгөө өгöd байна л та. Тэгэхээр та багаар өөртөө ажиллах хэрэгтэй байна л да. Тэгэхээр энэ болохгүй байгаа зүйлсүүдээ нэгээр ажил төрөл дээр ч юм уу нэг л болохгүй л байгаа бол багаар бусдтай бас муухай харилцаа үүсгдэг байсан бол гэр бүлтэйгээ муухай харилцаа үүсгэжсэн бол болох юм болдгоороо болоод өөрийгөө тайвшруулад болохгүй байгаа бүх зүйлсүүдээ амьсгалаараа л хөөж гаргаарэ.
Тэгээд энэ дээдлийн хүмүүс маань маш сайхан байна л да. Баг зэргийн талархалтай тэгээд юмныг гоё алсын төлгөөгөр гоё хараад өгөх юм бол бүх сайн сайхан гэр бүлчин байна. Бүх шин зүйлс нь таны оюу ухаан цүн сонгоор ороод ирчихсэн. Та бол маш гоё ихтгэлтэй явж гин шүү. Тэгэхээр 2 дугаар бүлгийнхэнд амжилт хүсье. Тэгээд энэ сайхан шин сарнаар энэ өөртөө болохгүй байгаа зүйлсээ тавьж явуулаарай гэж хүсье. Тэгээд та бүхэн маань лайк, subscribe, коммент дарж үлдээгээрэй. Тэгээд хувийн уншлага сонирхож байгаа бол хувийн уншлага бас авч болно шүү. Тэгээд баярлалаа та бүхэндээ. За 3 дугаар бүлгийнхэн маань ирээдүйдээ тавтаа морилно. За 3 дугаар бүлгийнхний шин сарны энерги танд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг асуулт асуусан байна. За энд бол магадгүй оюутан залуучууд маань маш сайхан зүйлсийг өөрөөсөө ингээд оюу ухаанаараа таньж мэдрээд шин зүйлийг эхлүүлээд явж байгаа харагдаж байна. За зарим нэг хүмүүс маань ер нь бол маш гоё эмгтээлэг энергитэй, ээж энергитэй аливаа зүйлийг өөрийнхөө хүч чадлаараа ингээд амьдралдаа бий болгоод явж байгаа ийм сайхан эмгтээчүүд харагдаж байна л та. За энэ хүмүүс маань зарим нэг хүмүүс маань төөрөгдөлд орчихсон, өөртөө жоохон итгэлгүй болчихсон. Тэгээд ямар нэг зүйлийг ингээд айгүй гой тодоор ингээд харж чадахгүй байгаа. Зүрх сэтгэл нь ингээд хоёрдмол болчоод аливаа зүйл дээр ингээд шийдвэр гаргахтаа айгүй ингээд гаргаж чадахгүй гацалтын энергит орчихсон. Нэг бол бодол нь маш ихтэй байгаад байгаа. Тэг ерөөсөө өөрийнхөө энэ тархийг нэг сайхан амраагаад ингээд тэгснийхэн дараа өөрийнх нь энийг болохгүй байгаа энэ бодолд эргэлдээд байгаа бүх зүйл ангижирч гарах байхгүй юу. Тэгээд яг эннээсээ гарч чадахгүй ингээд бодлын төрөгдөлд орчоод ер нь альва зүйл дээр ингээд харж чадахгүй бүх зүйлсийг ингээд жоохон бараанаар хардаг ч юм уу ингээд сайн муу хоёр талаар ингээд хараад байгаа иймэрхүү байдал ажиглагдаж байна. За заримдаа ингээд бусдтай жоохон онцгүй харилцаа үүсгээд бусдыг жоохон гомдоох гад иймэрхүү байдал ажиглагдаад байна. Тэгэхээр энэ нэг 3 дугаар бүлгийнхэн маань энэ дээр анхаарал аваарай. Тэгээд уул нь бол энэ 3 дугаар бүлгийнхний маань шин цикл хуучин үеийн дуусаад шин цикл эхэлж байгаа байхгүй юу? Уул нь бол та бүхэн энийг жоохон бодлын төрөгдөл юмний гацаа саад нь баг зэргийн юм онцгүй хүмүүстэй жоохон онцгүй харилцаад байгаа. Тэгээд бодлын жоохон маш их бодолтой байгаа. Энэ тэрэг бодлын төрөгдлөөсөө ингээд гарчих юм бол маш гоё шин цикл рүү ингээд амьдрал нь орох гээд байгаа байхгүй юу? Уул нь ойрхон байгаад байна л та. Тэгэхээр энэ бодлынхоо төрөгдлөөсөө гараарай гэж зөвлөмөр байна. Бусдтай бас онцгүй харилцаад идэг байсан бол энэ дээр анхаарал аваарай. Тэгэд энэ шин цикл эхлүүлснээрээ таны амьдралд маш сайхан шин зүйл орж ирээд танд бол ингээд гоё эмгтэй энергич маш гоё сайжрахаар харагдаад байна. Тэгээд илүү их бусдыг ойлгох тийм гоё чадвартай болох гэдэг байгаа байхгүй юу? Шин цикл эхэлснээрээ. Тэгэхээр 3 дугаар бүлгийнх нь энэ дээрээ жоохон анхаарал аваарай гэж хэлмээр байна. За зарим нэг хүмүүс маань маш сайхан ингээд эрэгтэй хүмүүс маань яг ноёны энергитэй King of Swords гэд сэлэмний хаан гараад ирсэн. Энэ хаан маань маш гоё логик ухаанаараа ингээд маш зүүн цөвн өндөртөө ийм мундаг чадвартай өөрийнхөө ингээд уян боддоор орж ирсэн бүхнийг ингээд бүтээж чадах тийм гоё намт төрхтөө тийм сайхан энергитэй хүнийг харуулж байгаа байхгүй юу? Энэ хүний амьдрал маш сайхан ингээд гэр бүл, үр хүүхэд, эд хөрөнгө бүх юм бүрэн байна л та. За зарим нэг хүмүүс маань болохоор Ace of Wands доошо хараад гараад ирсэн. Тэгэхээр альва нэг бизнес, ажлын мөн чанарыг одоо ингээд таних үеийн шинэ үе дээрээ ингээд ирсэн байна л та. Бүхий зүйлсийг өөр өнцгөөс харж эхлүүлэх тийм боломж нь ирсэн байна л гэж ойлгож байна.
Тэгээд өөрийнхөө юу ч чаддаг чадвараа бас бусдад ингээд харуулснараа та уул нь маш гоё ингээд өөрийн гэсэн ийм гоё авьяас чадвартай хүн байгаад байгаа байхгүй юу? Тэрийгэ бусдад ингээд харуулах хэрэгтэй. Тэгээд бусдад ингээд үлгэр дуурайд бас үзүүлж чадах тийм гоё мэдрэмжтэй, маш гоё өндөр мэдрэмжтэй тийм гоё гал ирч хүч цогтой тийм хүн байгаад байгаа байхгүй юу? Магадгүй та ингээд жоохон ингээд тэрийг ойлгож чадахгүй байсан бол бусдаас бас ямар нэгэн байдлаар зөвлөгөө бас авбал их зүгээр байгаад байна. За тэгээд энэ зүйлсээ маш гоё нягтлж хараарай гэдгийг л харуулад байна л да. Ace of Wands. За энэ болохоор 8-ын сава 9-ийн сава гараад ирсэн. Энэ хүн маш их ядралттай байна. Ажлын маш их ачаалттай байна. Жохон хаяада нэг сэтгэл жохон гонигтай болчихсон. Тэгэхээр энэ хүн бусдад уулна ажлаа ингээд даатгаад өгөхөр байхт чинь ерөөсөө жохон зөрүүд өөрөө хийх гээд ингээд зүтгэдэг ч юм уу, ингээд бүх зүйлийг өөрийнхөө нуруунд дээрээ ингээд ачаа болгоод яваад байгаа тийм энерги харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ дээр хэлсэн шүү дээ, энэ Ace of Wands. Тэгэхээр энэ ажил яг миний нөгөө шинэ үе эхэлж байна гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ миний ажил мөн үү гэдгийг айгүй сайн таних үе чинь ирчээд байгаа байхгүй юу? Тэгэхээр та энэ ийм хэцүү ядардаг өөрийн бие махбод сэтгэл зүрхэндээ маш их ядралтыг мэдрээд ингээд заримдаа маш олон удаан хийсэн энэ ажлаасаа заримдаа залхаад ингээд бусдад ингээд даалгах гэхээр бусдад жоохон итгэхгүйгээр ингээд өөрөө л хийх ёстой гэд ингээд өөрөө өөртөө ингээд маш их ачааллыг өөртөө нуруунд дээр авч яваад байна л та. Энэ энерги болоороо гэдгийг л сануулмаар байна л та. Тэгэхээр та ингээд шинээр эхлэх амьдралын чинь шинэ үе эхлээд байгаа. Энэ үе дээрээ та өөрийгөө ажиглаараа. Тэгэхээр та өөрөө бол та авьяас маш их чадвартай хүн байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр өөр дээрээ ингээд гоё нягтлж бодоод яг өөрийнхөө хийх ёстой ажил мөн үү биш үү гэдгийг та өөрөөсөө жоохон ингээд өөртөөгөө байснараа илүү их ойлгох боломж нь бүрдэж харагдаж байна л да. Магадгүй та ингээд өөрөөсөө бүх зүйлийг таньж мэдрээд өөрийнхөө авьяасыг таниад бусдад ингээд хүлээн зөвшөөрүүлээд ингээд өөрийнхөө чадварыг таньчих юм бол та ингээд бусдад гоё хүлээн зөвшөөрүүлээд бусдаар ингээд магтаал сайшаал хүлээн авахар тийм гоё энергитэй харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та өөрийнхөө яг энэ хийж байгаа зүйлс дээрээ дүн шинжилгээ хийгээрээ. Ер нь та бол авьяас чадвар өндөртэй хүн байгаад байна. Тийм болох дээр та энэ гоё авьяас чадвараа бусдад бас харуулаарай. Та бол бусдын үлгэр дуурайл болох тийм хүн байгаад байгаа байхгүй юу? Өөрийнхөө тэр чадварт итгээрэй гэдэг зөвлөгөө бас хэлмээр санагдаж байна л та. Тэгэхээр энэ 3 дугаар бүлгийнхэн маань энэ сайхан энерги ирчмээ маш гоё ашиглаарай. Өөрийгөө таньж мэдрээрэй гэдгийг зөвлөгөө өгмөр байна. За. Нууцлаг ойг хөзрөөсөө Don't hide гэдэг энэ хөзрийг сонгосон байна. Бүү нуугд гэсэн байна. Та том мөрөөдөж эхлүүлээрээ бүх зүйл боломжтой гэдгийг өөртөө сануулаарай. Авьяас чадвараа битгий нүү. Харин түүгээрээ өөрийн ертөнцийг бүтээгээрэй. Тэр сая хэлсэн шүү дээ. Та бол маш гоё авьяас чадвартай хүн ээ. Энэ бүх авьяас чадвараа битгий нүү. Та бол бүх зүйлийг тань дотор байна. Авьяас байна, чадвар нь байна, оюун ухаан байна. Гал ирч хүч нь байна. Тэгэхээр та битгий нүү. Өөртөө итгэлтэй байл та. Өөртөө итгээ танд бол ийм гоё боломж нь байгаад байна. Тэгэхээр түүгээрээ та өөрийнхөө ертөнцийг ингээ гоё бүтээх чадвар нь байна шүү гэдэг зөвлөгөө гарч ирж байна шүү. Маш гоё холбогдож байна. Ингээд гоё холбогдоод ирлээ штэ. Та тэгэхээр энэ хэцүү ажлаа жоохон дүн шинжилгээ хийгээрэй гэж хэлмээр байна. За дараагийн шидэт ой хөзрөөс маань картнаас live source гинэ.
Амьдралын их сурвалж. Амьдрал зогсон болоход дотгошоо эргэж баяр баясгалан догдлолд анхаарлаа хандуулаарай. Таны дотоод гэрэл бүх зүйлийн амьдралд хөдлөгдгөө гэж байна. Тэгэхээр сая яг хэлээд исэн энэ хоёр маань маш гоё дотгошоо ингээд гоё таарж байгаа байхгүй юу? Та ингээд дотгошоо л амьдрал бол ингээд зогсон байдалд орох юм бол та дотгошоо өнгийгөрөө тэх юм бол баяр баясгалан догдлол бүх зүйлийг ингээд анхаарлаа хандуулснараа та дотоод гэрлээ илүү их таниад амьдралыг та хөдөлгөх тийм их хүч чадал танд байгаа шүү гэдгийг хэлээд байна л та. Уулын 3 дугаар бүлгийнх нь маш гоё ингээ хаана энергитэй зарим хүмүүс маань ийм гоё ийм хүч чадалтай авьяастай хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр авьяасаа ил нээгээрээ битгий нуугаараа гэдгийг харуулад байна. Тэгэхээр бүх гэрэл гэгээ таны дотор байдаг шүү гэдгийг нууцлаг ойн зөвлөгөө карт маань танд хэлээд байна шүү. Энийг бас дагаж амьдралдаа хэрэгжүүлээрэй. За Архангел Габриэл гэж цахиусан тэнгэрийн зөвлөгөө. Та харилцаа, холбоо, урлагийг хамарсан амьдралын чухал зорилготой найдваргүй байдал таныг Тэгэхээр Габриэлийн маань цахиусан тэнгэрийн зөвлөгөө болохоор та харилцаа, холбоо, урлагийг хамарсан амьдралын чухал зорилготой найдваргүй байдал таныг сатааруулахыг бүү зөвшөөрөөрэй. Би чамайг дэмжих болно гэж байна. Тэгэхээр 3 дугаар бүлгийнхний сонгож байгаа хүмүүс маань маш гоё авьяастай, урлагийн хүмүүс байгаа мó да. Та нар битгий нуугаараа энэ Габриэл хүртэл ингээд аягүй гоё холбогдоод гараад ирлээ шүү дээ. Энэ гоё сахиусан тэнгэр маань. Тэгэхээр та өөрийнхөө урлагийг хамарсан амьдралын чухал зорилготой найдваргүй байдалд таныг сатааруулдгаа. Тэгэхээр та бүү зөвшөөрөөрэй. Би чамайг дэмжих. Габриэл хүртэл танд ингээд гоё туслах болно. Тэгэхээр өөрийнхөө энэ гоё авьяас чадвараа нээгээрээ би тэр таны урагшлах замд чинь ингээд хамт байж ах болно гэж дэмжиж хамт байж ах болно гэсэн гоё зөвлөгөө өгсөн бэ штэ. Тэгэхээр энэ 3 дугаар бүлгийнх маань маш гоё авьяас чадвараа хөгжүүлээрээ өөртөө итгээрээ. Таны дотор бүх гоё зүйлс чинь байна шүү. Тэгэхээр 3 дугаар бүлгийнх нь ямар гоё вэ? Маш гоё тийм урлагийн хүмүүс байгаа юм шиг надад санагдаж байна л да. Тэгэхээр та бүхэн энэ гоё урлагийн мэдрэмжээ илүү гоё хөгжүүлээрээ битгий өөртөө ийм хүнд ачаатай ажил хийгээрээ надад өөр сонголтгүй, өөр боломж байхгүй гэсэн тиймэрхүү энэ жижигхэн бодлоосоо гараарай. Танд бол маш гоё боломж бай шүү. Энийг олж хараарай. Таны дотор бол та нэг л доотгошоо өнгөж харах юм бол тэр бүх боломжийг харах таних боломжууд бай шүү. Ийм гой сахиусан тэнгэрүүд танд зөвлөгөө өгч шүү. 3 дугаар бүлгийнхэн маань энэ дээр маш сайн анхаарал таваарай. За бөөгийн сахиусан тэнгэрийн зөвлөгөө авсан байгаа. За аимшиггүй байж хүчтэй зогс гэсэн байна. Тэгэхээр өөрийнхөө энэ аимшиг өөртөө жоохон итгэлгүй айдас мэдрэгдэг бол энэ бүхнийг энэ сайхан шин сарнаар энэ мэлхий ордонд гарч байгаа энэ гоё шин сарнаа энэ муухай айдас түгшөөр өөртөө эргэлздэг энэ бүх зүйлсээ тавьж явуулаарай. Та тэгэхээр энэ өөртөө байгаад байгаа энэ дотор хуралдсан энэ муухай бодлын тэр төөрөгдөл энэ муухай өөртөө итгэлгүй байдлаа тавьж явуулснараа та бол хүчтэй тэр байдал дээрээ зогсоороо гэж юм л да. Та тэгээд ингээд өөртөө жоохон ажиллах юм бол танд бол хүч чадал бүх юмнууд нь бүх энергиуд нь танд байна гэдгийг харуулад байна. Тэгэхээр 3 дугаар бүлгийнхэнд маш их амжилт хүсье. Тэгээд жоохон анхаарал бусдаа жоохон зөөлөн харилцаад тэгээд төрөгдөл байдаг болвол энэ бүхнийг шин сарнаар тавьж явуулаарай. Тэгхийн бол та нар өөрийнхөө дотоод руугаа өнгөөснөөрөө өөрийн авьяас чадвараа олж таних нь шүү. Та нар бол маш гоё авьяас чадвартай тийм урлагийн сайхан мэдрэмжтэй ийм хүмүүс шүү гэдгийг дахин хэлмээр санагдаад байна. Тэгээ 3 дугаар бүлгийнхэнд амжилт хүсье. За тэгээд
Энэ хүртэл сонссон та бүгдтэй маш их баярлалаа. Тэгээд лайк, subscribe дараад өгөөрэй. Тэгээд комент бас бичээрэй. Тэгээд хувийн уншлага бас авч байгаа шүү. Хувийн уншлагаа бас аваарай гэж хэлмээр байна. За баярлалаа.